Бид ер нь ямар ч нийгэмд амьдраад байгаа юм. Өглөө босохоор л нэг асуудал одоо үүссэн байх юм. Яахаараа ер нь монголчууд ингэж байнгын бүгдээрээ өдөр бүрээ стресстэй амьдрах хэрэгтэй юм. Яахаараа энэ төр зэсэг биднийг ингэж стресстүүлж амьдруулах хэрэгтэй юм бэ? Найз нөхөд ярьж байна. Батчаа чи дандаа л засгийн газрын үйл ажиллагаа, улсын хурлын гишүүдийн үйл ажиллагааг одоо шүүмжлээд ах юм аа. Шүүмжлэхгүй байж болдгүй мүү гэж. Бодлого тодорхойлж байгаа, шийдвэр гаргаж байгаа улсуудын одоо алдааны улмаас л бид нар өнөөдөр энэ их бухимдал, стресс үүсэж байна гэж би харж байгаа. Миний аав хэлдэг байсан л да. Эмчин бол одоо нэг хүнийг эмчилнэ, хуульчин бол нийгмийг эмчилнэ гэж ярьдаг байсан. Өнөө өглөөхөд нэлээд хэдэн хүн хугацаар ярьлаа, бас ирж ууслаа. Тэр юу байсан гэхээр үйл хөдлөлийн төрөнгийн доторыг 2023 оны 1 сарын 1-ээс эхлээд нэмэхээр болсон байна гэдэг. Аймаг сум нийслэлд 2 буюу түүнээс дэш орон сууцтай тохиолдолд татвар төлнө 2-ыг чөлөөлнө гэж байгаа. Төр байгаа тохиолдолд татвар төлөх нь бол үнэлтэй. Гэхдээ энэ цаг хугацаанд бас мөн үгүй юу? Өнөөдөр Монгол улсын засгийн газар улсын хурал нь ард иргэдээ ажлын байртай, орлоготой сайн сайхан амьдруулж татвар төлөх хэмжээнд амьдруулж чадж гэнэ үгүй юу? Тийм бодлого шийдвэр гаргаж чадсан юм уу гэдэг асуудал байдаг. Гэтэл арай гэж насаараа хуримтлуулж, зээл зүүл хийж арай гэж нэг байр авдаг. Тэр байр ангууд нь байрнаас нь татвар төлнө. За арай гэж ажил болоод хийдэг. Тэнгүүт нь бас цалингаа өндөр цалинтай хүнээс өндөр татвар авна гэдэг бодлого хэрэгжүүлж хэн сайн хөдөлмөрлж, хэн сайн ажиллаж, хэн сайн орлого олох тусмаа их татвар төлнө гэдэг чинь одоо шудраг ёсонд байж таарах юм уу? Өнөөдөр эрүүл мэнд нийгэм даатгал гэж байна. Нийтдээ 34% татварт авч байна. Сая төрөний ажил арай гэж олоод хийхэд 340 мянган усад өгч байна. Хизээ тэгээд эрүүл мэнд нийгэм даатгалын үйлчлэгээ бид нар авч байгаа юм. Бараг л авахгүй л байгаа шүү дээ, авахгүй. Хизээ одоо тэтгүрт хараад хичнээн жилийн дараа 20 хэдтэй залуучууд 60-таа гарна гэхэд 40 жилийн дараа тэр мөнгөнд байх ч юм уу, ч юм уу. Та бүхэн санджил байгаа бол улсын хурлын гишүүн Ундармаагийн эзэмшлийн банкнд эрүүл мэнд нийгэм даатгалын 337 тэрбум төгрөг одоо байхгүй болсон банк дампуураа алгуулсан гэсэн. Төрийн эмчийн компани болон төрийн эмчийн төсвийн 400 тэрбум төгрөг бас байхгүй болсон дампуурцал гэсэн. Тэ. Ингээд бид нар татвараа төлөөд идэг. Тэрийг нам дагаж амьдралдаг, дээрэмдэг, хулгайлдаг нөхдүүд хулгайлаад бид татвараа төлсөл байх ёстой юм уу? Энэ бол одоо шудраг ёсонд нийцэхгүй. Намайг багахад социалист нийгэм, капиталист нийгэм гэдэг капиталист нийгэм гэхээр нэг том баян ноён нөхөр амаа ангаачаад тэгээд амруу баахан мал хунар эд хөрөнгө бүх зүйл орж байгаа нэг тийм зураг байсан. Энэ бол ёстой мохоо нэг нь байж нөгөөдөл нь ядуулдаг, нэг нь нөгөөгөө залгидаг гэсэн ийм агуулгатай зураг байж муухай гэж харуулдаг байсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг ингээ хараад үзэхэд эсэргээрээ яг өнөөдрийнхийг зурцсан байгаа юм биш үү? Өнөөдөр ард иргэдээс татвар гэж аваад авч болох бүх зүйлийг татвар гэж аваад авсан зүйлийн дарганаар нь иддэг, ууддаг, тансгалдаг, төсвийн мөнгийг одоо хулгай хийдэг, нийгмийн баялагийг хулгай хийдэг. Тэр битгийл Монгол түмний, Монгол улсын, Монголын бүх иргэдийн одоо юу гэдэм ирээдүйд болох тэр боломжийг хулгайлдаг ийм л дүр зурагтай болсон байна шүү дээ. Ингэж болохгүй. Ийм байж таарахгүй гэж бодож байна. Нэгэнт батлагдсан хууль одоо үүнээс өөр аргагүй гэж болохгүй шүү дээ. Татварыг нэмэхээр хууль баталжуулсан юм бол татварыг бууруулахаар бас хуулиа бас өөрчилж болно шүү дээ. Тэ. Ер нь бол эрүүл мэнд нийгмийн даатгал за тэгээ хүн амын орлогын албантар энэ одоо сая яригддаг өнөөдрийн үйл хөдлөлийн төрөнгийн татварын хуулийг зарим нь багасгаад зарим нь бүр байхгүй болохгүй юу? Өмнө нь байхгүйгээр байж болоо л байсан шүү дээ. Тэ. Дарганыг идэж уулгахын тулд, тансаглуулахын тулд, төсвийн мөнгийг зориултын бусаар зарцуулуулахын тулд иргэн бид нар татвар төлөх нь шудраг ус биш байхгүй юу? Тийм учраас энэ хуулийг одоо нэмэлт өөрчлөлт оруулах, өөрчлөх, татварын хэмжээг одоо багасгах ёстой л гэж бодож байна.